Хай. Юу цаана? Одоо олонгууд би танад Anubis гэдэг мапыг хэрхэн тоглох вэ? Бас ер нь хэрэгтэй нэлээ их ашиглагддаг smoke, molly, flash-нуудыг зааж өгч байна. Тэгээ бичлэгэн дээр орж ирсэн бол нэг лайк дарч. Тэгээ хэдүүлээ. Шууд бичлэг орцоо. Key drop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүтэй адил кейс нэдэг loot box сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байна. Өөрийн үйл скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлаа ер нь $7500 гивэд зарласан баг шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-та танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За Anubis болонгууд ер нь нэлээд дид алдаа мап тэгээд B сайтыг хамгаалахад жоохон хэцүү. Тэгээд Donkey нэг бичдэг ярилцлага тэр үзчихсэн бол B сайт руу 2 удаа орж ирээд B сайтыг эзэлчихдэг жоохон тэнийг мап гээд Donkey жоохон дургуул хэдий. Anubis shit map. Delete from CS please. Яг уу мен бол Anubis бол дуртай. Би бол Anubis бол үнэхээр хайртай гэх юм уу. Яг уу тэгээд Steed талаас раунд авахд амар хэцүү л байдаг л та. Тэгээ B сайтыг retake хийхэд хэцүү. Тэгээд террорууд ерөөхдөө энэ усаар бол ерөөхий суулж явцдаг болохоор ер нь 2 сайт руу амар хурдан retake хийдэг болохоор нэлээд жоохон террор талтай map. За тэгээд Steed талаас хийж болох юмнуудыг заагаад хэлтий дөө. За тэгээд Anubis-ыг авах гэж байгаа бол B руу 2 за болохгүй бол бүр 3 B руу retake хийхэд хэцүү. Тэгээд ер нь бол бид рүү 2 А дээр ганц anchor үлддэг. Тэгэж авдаг. Тэгээд за B сайтн дээр хийж болох юмнууд гэвэл за тэгээд ер нь бол ингээ утцдаг, main утцдаг. Тэгээд ер нь бол main утаагүй нь бол зүгээр юм байлээ. Main тэгээ яг үндэ aim duel хийжээж ер нь бол давуугаа авах боломжтой. Утаал ах юм бол айл чинь ийшээгээ сул орж ирээл тэгэл тавцсан малцсан чинь мод идэл дарамтаад ирэх болохоор утаагүй зүгээр. За үнэхээр утмаар байвал тэгээд энэ чинээс ил гар зүгээр утчих болдог. Ингэж харж байгаад ингээд ойлгоод утчихдаг. За эхний утаа бол ойлгомжтой зүгээр ирээд ингээд ишж болно. За айлч нь болонгод ингээд тэ коннектор эзлээд эхэллээ гэж бодъё. Тэгээд энэ чинээс чи одоо коннектортой байлтмаар санагдах юм бол энэ булангаас зүүнтэлт нь завараг энэ булан дээр бараг барьцаад орохоо. Энэ флашнууд нь бултах ямар ч боломж авахгүй байна. Ямар ч хайраа авахгүй флаш. Тэгээд энэ флашыг хийгээд чи ороход бол энэ цайрцсан нэг хүн энэ булан нэг нь эсвэл гүүгээ гараад явж байгаа зөө. Тэгэл тэр хүнийг бол чи фри алах боломжтой юм флаш байна. За айл чинь тэгээд 2 утаагаа ингээд энэ ч нэг утаа, тийч нэг утаа хийсэн. За чамайг азар мод идаагүй гэж бодлоо. Тэгээ айл чинь ороод ирсэн байлаа. Эвгүрх юм бол чи ийшээ харж агаад би болонгууд энэ дотын нугаас энэ тоосхны энэ чи W throw бичдэг. W throw бигүү тоос гарч ирнэ. Энийний цаана гарч ирэхгүй чи цайруулахгүй. Цайрахгүй харин энэ чи орж ирж байгаа хүмүүс бол ямар ч найраа авахгүй, ямар ч react боломжгүй цайрна. За ийм флаш байж болж байна. Тэгээд за нэг eco round ч юм уу те нэг B main руу нэг дайраад үзье гэх юм бол ерөнхийдөө нэг хүнээ гүйцэхэд чи артлынх нь хүн байх юм бол энэ авцаа ирэнгүүтээ ерөнхийдөө энэ нэг шарууд дунд цуглуулээд аль болох баруун тал руугаа шидчихвэл имхүү флаш байж болно. Аль болох энэ чигээд нөгөө хүн чинь энэ гарч ирэхэд хүнийхээ нуруунд дээр задлах гэдэг флаш гэсэн үг. Эсвэл энэ ч байгаа хүнд бол аль алинд оруулахын тулд тийм. За хүмүүс бол тэгээд ингэж мингээд гүүж мүгээд шааж өгнө. Энэ флаш бол хэн ч орохгүй флаш шүү. Энэ флаш чи одоо энэ ч байлаа. Энэ ч задарж байгаа флаш тийм орох вэ бодолтой. Тэ? Орохгүй флаш. За үнэхээр хиймээр байх юм бол чи энэ доор барьж байгаа аль болох баруун тал руу нь тэгээд энэ доотлын хэвдүүлээ тавцсан лонд барьж байгаа зүгээр jump throw хийх юм бол арай сайн задарна. Энэ болонгууд энэ ч байгаа тулсан хүнд бол амар орно. Энэ чэнээс харж байгаа хүнд бас амар. Гэхдээ ер нь бол бас энэ талаас нь чи үгдээ арай жоохон зүүн талаа төрсэн байх юм бол ийшээ сууж агаад ингээ шидчихвэл ер нь бол хамгийн сайн ордог флаш нь би бол энд хийж удсан. Тэгээд яг хүнээ гарахын өмнөх шиддэхэд бол тэгэл энэ флаш нь бол ямар ч react болж байгаа юм. За store нөгөө үний флашт нь
хин ч юу гэдэг энэ болон л үгүйж явчихгүй. За нэг иймэрхүү юм байна. Rush-ны flash байна. За тэгээд чи Б тоглож байгаа багийнхан чинь аль ч A руу орчлоо. Тэгээд A руу retake хийхэд бол хийж болох юмнууд гэх юм бол ийм байна. За аль ч A-гаа эзэлсэн. Тэгээд манайд хийчдэг юм гэвэл утаагаа ашиглаагүй байх юм бол энэ хаалганы дунд тавьзаа зогсож жагаад энэ одоо дидэгтэй чи голд байгаатай нэг сэтигийн диффьюз гэдгээ нэг бөөрхий яваад тэр бөөрхийг дээд буулангаа энэ зураасны голдонд тааруулаа шидчих юм бол энэ ч утаа ичж байгаа. Энэ ч утаасаас баг хийснээр юу гэдэг багны баруун талд ерөөхдөө мэнэс айх шаардлагагүй зөвхөн баг нь болон сайттайгаа байлдах зорилготой хийж байгаа утаа. За тэгээд төрдгөөрөө ирээд за энэ тулсан хүн байхгүй бол тэгээд жишээ алхаж ирээд одоо энэ нэг хагархаа дээр ирээл сууж ягаад энэ болон дуу молтов шидэх юм бол багнаа мод ичүүлж байгаа. За тэгээ ер нь бол тэгээ би ер нь амар их Б тоглолтог хүнтэйгээ цуг явж байгаа. Тэгээ ер нь бол Б рүү ороогүй тохиол чамд бол флаш байгаа тодорхой. Тэгээд айл бол ерөнхий угаасаа энийг утцсан байх нь хууль. Тэгээд энэ цонхыг хаглаад энэ бууданд гацна. Энэ бууданд гацж байгаа сайхан энд ойлгоно гэж бодоод энэ ч нэг сүдэр байгаа штэ. Сүдэрлөө нөлж жагаад jump throw W jump throw хийсэн ч байна. Энэ нэгсэн доо хүнээ пиклүүлж байгаа золтой. Хүн чинь бол зүүн талаа дагнсан байхад бол хүнээ бол флаштахгүй. Гэхдээ сайтанд байгаа бүх хүний флаш нь энэ бол god flash. Тэгээд ганц асуудал нь ер нь бол тулцсан хүн бол сонсон. Тэгээд ер нь бол гүүж орох ч байгаа хүн бол тулсан хүн бол тулснаа бол мод идж байгаа л шатны доотлыг мод идж байгаа харна гэсэн. За энэ чинээс retake хийж байгаа тохиолдолд бол тэгээд ерөөхдөө ингэс хийгээд энэ нэг болонд нь ойлгоод ингээд бол бас бүгдэнд нь орд флаш. Үнэхээр л одоо ингэж шахаж аваагүй л бол те. За болохгүй бүр ингэж хийсэн болно доо. За ингийн бол аль болох одоо яг ингээ пиклэх газартаагаад хүмүүс ч одоо ингээл захлаад барьсан байгаа. Захалцсан байхад л орохоор флашнууд тавил зүгээр. За бэтлээс хийх юмнууд бол ийм л байна дөө. Тэгээд хамгийн гоё. Энийг бол заавал сурах юм чинь энэ флаш чинь л ер нь бол аминд хамгийн их ордын шүү. За мид тоглож илоо. Мидийн хүн бол тэгээ утах нь бол ойлгомжтой. Ингэж энэ цэгэр алганд ойлгоолж байгаа. Цаашаа аль болох дип утвал зүгээр. Тэгээд ийшээгээ тоглолт. Тэгээ хаяа бас гараад нэг шатны малчад бол ер нь бол тэгээ айлч бол хамаагүй усаар гүхэвэр чинь айлгаа ширийг хөдөл гоё. За pistol round танах мэдээ олон авж байгаа тохиолдол ч юм уу эсвэл за тэгээ мэдээ нэг юм авчин гарч иж пиклэж байгаа тохиолдолд бол иймэрхүү флаш ивэл гоё. Ер нь бол эний давуу та флашчд бол ингээд jump drop до флаш ч юм болвол энэ ч яг уралдаж гарч ирж байгаа хүнийг цайруулна. Мэлээ удаан цайруулах болохоор одоо энэ автны хүн чинь бол нэгсэндээ юугүй префайрд бол хүчээргүй чи хүнээ гоё нэгэн флашаар бол тоглолтны ихэнд бол нэг давуу авах боломжтой флаш байна. За pistol round манайг бодонгод мэддээ бас мэдээ тоглоод мэддээ тоглож байхдаа ер нь бол ингээд сонсож байгаа мэддээ хүн тулаад ирнэ штэ. Ер нь бол тэр ороотой pistol round мэдгүйх тохиолдол нэлээх байд штэ. Тэгээ 3 хүн гүүгээд ирээд жигэлж байгаа. За мэдгүйгээд байна гингүүт нь те. Энд чи дугаалтаа хүн ч зогсож байгаа. Энд чинээс чи ингэсийгээд уршаа Google Flash ч юм болвол ямар ч найраа байхгүй флаш. Тэгэл дугаалтаа хүн бол тулцсан хүмүүсийг сайхан шавьчих штэ. Мэдээ тоглож тэгээд Агийн хүмүүстэй тусламаар байвал ийм флаш хийж бодно. Биш ээ. Ингээд давуу таач тухай. Тий. Ингээд давуу таа хийчих юм бол мэнер орж иж байгаа хүмүүс бол найраагүй флаш тулна. Эсвэл ер нь бол камераасаа утах юм бол яг гоё орд юм даа ингээд. Ингэсийг мэнэ утчих болно. Танаа хүн бас corner aggressive picklemээр байгаа бол Коны үндэ зориулаад шатны flash smoke хийж болно. Энд чи төрөлтөн дээрээ энэ чи ирээд энэ бууланд ирээ jump drop хийх юм бол одоо Коны ч хүн чинь ийшээ сайхан гүгээд гарч ирэхэд сайхан яг утаан задраалт авна. За маань арай жоохон no clip арай төрүүлээд ирчлээ. Ингээ уучлаа. Тэгэхээр энэ чинь нэг ап юу гэдэг төрүүлээ гарч иж пиклэхгүй болохоор аптаа хүн чинь шууд энэ багнаа татаад давуугаа авч болно. Тэгээ түрүү ярьжсэн тэгээд за имэн шахыг гэж байгаа. Имэн шахыг нэг хүн ардаа флаштад үлдэн штэ. Тэр хүн ямар флаш ивэл эн чи ойлгож худлаа шүү нэрээ. Энэ минлүү ингэж худлаа флаш шааж хараас тэ. Танаа хүмүүс чи угаасаа л энэнгээр пиклэн. Энд чи пиклэж болохоор энэнийх нь дээр флаш байвал зүгээр. Тийм болохоор чи яг энэнгээр зүгээр ордог флаш байвал зүгээр гэсэн. Ойлгож юм бол жоохон энэ наа задарчин. Энэ хавцаа задарна. Ойлгохгүй оруулах юм бол эн чи яг
тулах хүний чинь дээр нь задарч байгаа даа. Ойлгоогүй флаш дээр юм байл шүү за. За имэнер чи бас ганцаараа өөрөөр ашлмаар байвал заавал энд нь ойлгоод авахгүйгээр энд нь ч флаш чуулна. Энэ нарыг илүү найдвартай байна да. Илүү өөртөө ч ойрхон задарч байсан. За чи А тогложсэн чи Б орчлоо. Б-гээр ретек хиймээр байгаа бол тэгээд ийшээ ирээд энэ нэг ингээ болонгуудаа энэ яг тамийн дээрээс хоёрт болондоо jump throw хийх юм бол бимэн отчин. Ер нь бол бимэн чи нэг мид харж исэн апн бимэн ирээд плаза татдаг тэрийг нь боловчно. Ер нь бол би ретек хийхэд амар эвгүй. Тэгээд нэг энэ хоёр зураас айлнжсэн байхгүй. Энэ нэг хоёр зураасны айлн нэгэн дээр нэрж байгаа л энэ болон руу гараад гүйж байгаа модыг шийдэх юм бол ойрхон болонгаа мод хийдэн. Тэгээ флаш одонгууд энэ болон руугаар флаш хийчихэд бол хөрхөн флаш орчин. Нэгсэндээ чи ойрхон мод хийдээд тэр цаана байгааг энэ флашж байгаа. За энэ чи одонгууд сэтгээс хүм флаш хийж өгмөр байвал ерөнхийдөө энэ зураас руу энэ улаан зураас руу харж агаад хөдлөхгүй jump throw хийх юм бол энэ зураас руу харж хөдлөхгүй jump throw хийх юм бол хамгийн гоё флаш. Энэ флаш нь болонгууд manage флашт нь тэгээд энэ warn дээр зогсож байгаа үний флашт нь тэгээд баган дээр байгаа үний флашт юм да. Одоо ингэс хийгээд харж байгаа үнийг. Тэгээд дээрээс нь нэгээч флаш нь ер нь бүгдийн флаш бол энэ гоё флаш. Тэгээ модын имээр байвал тэгээд энэ баган руугаа харж байгаа сайхан дээш нь харж байгаа ингээл гүйж байгаа шидчих. Тэг чинь бол backside мод идэ төгчин нэгсэндээ хүн тулцсан хамаагүй хүн тоглохгүй тэгээд ер нь баган кон эсвэл тавцсантайгаар тоглоно. Энийг main утцсан байгаа гэж бодно. За тэгээд энэ smoke-ийг сурчвал гоё байт юм дөө. Би main утцдаг. Тэгээ өөрөө яг ингээд гүүгээд очиж чиг сайхан таарна. Жохон дайдиж шидүүлж байгаа асуудалтай л байдгийг. Тэгээ жохон баруун тал руу чуд баруун байна л зүгээр гэсэн үг. Тэгэх юм бол нэг айтаахан яг баруун талын хандаа очдөг юм уу та. Тэгэх юм бол гоё орно. Жохон зүүн шидчих юм бол цаашаа даваа гарчдаг шүү за. Коно мод хитмар байвал эн чи гүйж явахта энэ багныхаа л тэгэл хамгийн зүүн рүү дараа гүйж явахта шидэх юм бол ингээд коно мод иж болно. Тиймэрхүү тань дөө. Тэгээд би ретек хэцүү шттэ. Тэгээд за тэгээд танаа Б-г алдсан. Тэгээд чи яагаас ирээд ингээд конор унаад конор эзлэе гэж бодъё. Тэгээд танаа хоёулаа тэгээд альчин коно эдэлсэн байгаа штэ. Тэгээд хүндээ флаш ч өгмөр явуулж сайхан энэ буулан руу гацж байгаа л. Тэгээд сайхан маус энэ одоо энэ нэг зураас байгаа штэ. Энэ зураасын дагуул маус нэг хоёроо шидэд өгөх юм бол ер нь бол коны чи сайхан бүтэн флаштай дүгнэ. Ямар ч найр авахгүй pop flash. Тэгээ нөгөө хүн чинь бол зүгээр сонсож байгаа л флаш чинь задрангуй сайхан пиклэл нүдэд дарсан хүмүүсийг алдна гэсэн. Одоо чи ингээ мэн утчи тэгээ варн дээр хүн байхгүй бол одоо тавцсан дээр хүн байгаа тавцны мод эдийг гэвэл одоо манай сэтэрхийг энэ саатлын сэтэрхийдээ тааруулж агаад энэ цэгний доотлолт хонлоод тэгээ урагшаага хүүх юм бол тавцсан мод иж байгаа. Тэгээ бас бүр тэгээд коно эзэлчээд хүн чинь одоо ингээд back site-тай байлтах гад энэ чинь хүндээ флаш хийж өгмөр байвал бас иймэрхүү флаш хийж болно. Энэ бууланд зогсож жагаад энэ чинь ойлгоно ч одоо энэ шатан дээр маусны хоёроор jump throw хийх юм бол энэ флаш бас амар флаш. Энэ чинь зогсож байгаа флашт нь ерөөхдөө энэ чинь зогсож байгаа бүгдээрээ ер нь бол бүгдээрээ л орно. Ингээд авч байгаа юм чинь гэхдээ ингэж авах гэж авах. Ингэж авах юм бол орохгүй хаа. Энэ орох нь. Энд бол орохгүй байна. Тэр нь хамгийн ихний аюуд энэ англиар цэвэрлж байгаа тохиолдол их гоё гэсэн үг. Тийм нэрэ сүүдийн ганц юм болонгууд нэрэ чи тоглож байгаа тэгээд нэг коноос нэг байнга ап татаад байгаа ч юм уу. Юу нь бол коны хүмүүсийг алмаар байгаа бол стилтэй ирж агаад энэ буулан руу шахаж агаад тэгээд ерөнхийдөө энэс жоохон баруун тишээгээ гэж бодоод л үгдээ. Чи энэ ч байгаа үнийг л нээтгэх гэдэг шүү дээ. Тэгээ энэ голдон байвал зүгээр. Тэгээ чи өөрөөсөө голдон онлно гэж бодох юм бол жоохон баруун онлол. Ерөнхийдөө энэ буулан юм байна дөө. Энэ буулан руу чи нээд барьж байгаа л уушаа гүйж байгаа л шидчих. Тэгээ ингээд ап татчих юм бол яг толгой дээр нь онлоод. Энэ бол тэ. Одоо маань өөрийгөө нээдэлж байгаа бол 32 дэмэж. Айлын хүн байх юм бол 50% илүү дэмэж ч үгүй. 32 дээр 16 нийтдээ 58 дэмэж дээр хийж байгаа байхгүй 48 ч юм уу. Тэгээ цогтой комбодоо шууд хүн аль хийх юм бол мэдийнхаа үнийг дуудаж байгаа. Мэдийн хүн чинь зогсож жагаад мэдийн хүн болонгууд
энэ зураас одоо энэ хоёрын голоор оруулах гэж бодоод энэ зураас нэр барьж байгаа шатаар буугаад бас шидэх юм болвол яг саяын газар дэлбэж байгаа. За ингэж өөр нэг хүн алдчих болт юм дөө. Тэгээ бас нэрээ бас саяхыг бас молёгоор хийж болно. Тэгээд молёгоор хийх юм бол үндэ конос пиклж байгаа үнэ. Үндэ тусалж байгаа л гэсэн үг. Тэгээ ер нь бол тэгээд энэ ч байгаа ап бол бас заавал энэ чинээс харахгүй л дээ. Ийшийг харна. Тэгээ ер нь бол раундын эхлэл шидчих юм бол энэ ингээр гүйж байгаа хүмүүст бол ингээл ер нь бол шидэд үзье. Чи бүтэн тоглолт 12 раунд 12-нд нь шидэд үз. Чи бол баг нэрээ 500 utility damage бол хийжтэй гэсэн. 500 utility damage амар их байхгүй юу? Тоглолтын төгсөж өөр нь бол дунджаар utility damage нэг те 100 200 лээд нь шүү дээ. Тэгээд энэ бичлэг таарласан бол лайк дараарай. Тэгээд манай одоо үргэлжлүүлээд одоо террор талаас хэрхэн орох вэ гэдэг бас тусдаа бичлэг оруулчихна. Тэгээ бас ер нь бол өмнөх өөр мапнууд дээр бас сурмаар байгаа юмнууд байх юм бол тэнд нь таарсан бичлэг маань оруулсан маш их тэрийг энэ ч үлдээчихсэн. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтаа түр баяртай. Bye.